Сайн байна уу? Өнөөдөр бид нэр өөрсдөө хийсэн мэдрэлийн эсийн модельо тайлбарлах болно. Энэ хэсгийг бол HP гэдэг. HP-ийн бол бөөн байдаг. Бөөнбийг тавиад сэртэнгүүд байдаг. Сэртгүүд нь мэдээллийг дамжуулахад тусдаг. Одоо HP-нээс наашаа татж байгаа хэсэг нь болохоор мейлингийн бүрхүүл гэж байгаа. Энэ болохоор өөрийн мэдээллийн сэлэг гэж бодоход эндээс нь залгалтаад бүх мэдээллийг энэ улбар шар хэсгээр дамжуулж яваад энэгээр дахиад нэг хэсэг рүү холбогдно гэсэн үг. Тэгээд мейлингийн бүрхүүл дотор дахиад ийм улаан хэсэг байгаа. Энэ улаан цэг шиг хэсэг нь болохоор Rainware-ийн энд Schuani гэж байгаа. Тэгээд дараа нь артаас харуулах юм бол энэ ягаан хэсэг багхгүй юу? Энэ ягаан хэсэг болохоор бүгдийг нэгэ холбож байгаа хэсэг Rainware-ийн зандлаа гэж байгаа. Тэгээд энэ болохоор өөрийн мэдээллийн толгойтой холбогдоод тэгээд бүх мэдээллийг ингээд дамжуулсараа тархи руу очиход тусалдаг аксон гэдэг ийм сэртэн бас байгаа гэсэн. Энэ мэдээллийн